хуулийн төсөлд улсын агаарын тээврийн хөдөлгөөний засвар үйлчлэгийг зөвхөн цэргийн байгууллага хийнэ. Улсын нисхийн нисгчийг зөвхөн цэргийн байгууллагын бүтцэд бэлтгэнэ гэж заасан байна л да. Яг зөв олон улсын туршлагаар харахад бол энийг бас тодорхой одоо жишээлбэл засвар үйлчлэгээний бол тодорхой эсгүүдийн хувийн одоо хвшлэлээр ч юм уу баталгаа хамгаалах юм одоо зөвшөөрөл гэрээ хийсэн үндсэн дээр ингээд шилжүүлж болдог. Сургалтын дээр ч гэсэн бас яг энэ сургалтын модулуудыг хувийн компаниудаар бас ингээд байдаг. Тэгэхээр энэ талаар ер нь энэ хувийн одоо зарим одоо энэ бүх юмыг өөр дээрээ авчгаар төрийн зардал бас нэмэгдэх эрсдэл бас байгаа учраас энэ талаар зүгээр энэ хуулийн дээр ийм одоо тодорхой хэсгийг нь жишээлбэл үйлчлэгээний хэсгийг нь баталгаа хамгаалахын асуудал хэрэгэлсэн байгууллагад гэрээ хийсэн үндсэн дээр хувийн итгэдэг гүйцэтгэж болно гэдэг ч юм иймэрхүү зохицуулт оруулах орон зай ирээдүйн энэ талаар нэг асуулт. Хоёрдугаар манай улсын хувьд бол бас энэ аял нутаг дэвсгэр өргөн тэгээд тодорхой бас эдийн засгийн салбарууд аялал жуулч жишээлбэл Монгол ирж байгаа жуулчд бол нэг 7-аас 14 хоногийн хугацаатай л ирдэг. Тэгээд машинаар тэр хол газар олон давхиж чаддгүй. Тэгээд энэ нисхийн энэ аэродромтой холбоотой дэд үтцүүд хангалтгүй байдаг. Тэгээд улсын энэ нисгтэр энэ хуулиар зохицуулагдж байгаа энэ аэродромуудыг иргэний болон энэ аялал жуулчлалын зорилгоор ашиглах энэ болцоо боломжуудыг нээх одоо хамтарч ажиллах тийм орон зай хэрэгдийн нөгөө талаасаа бас улсын энэ нисхийн зориултаар хувийн бий болцсон аэродромуудыг бас ашиглавал заавал одоо жишээлбэл өөрсдөө аэродром бариад ах шаардлагагүйгээр бас иймэрхүү зохицуултын илүү өргөн болох болцоо боломж байдгүй гэдэг асуулт байна. Дээр нь аэродромтой холбоотой асуудал дээр яг энэ хуулийн дээр болохоор зөвхөн аэродром гэсэн ойлголт үлээ. Тэрнээс гадна жижигхэн одоо энэ нисдэг тэргүүд helicopter одоо нисдэг тэргүүдийн буух талбай энэ буудалтай холбоотой аэродромоос арай бага одоо шаардлагатай ийм талбайнуудын талаар буух одоо талбай гэх үү зурус гэх үү энэ талаар бас яг хуулийн дээр нэр томьёо тодорхой заасан юм байхгүй л энэ талаар ямар шүү бодолтойгоо зөвхөн аэродром л байна гэсэн бодолтойгоо юу ийм асуултууд байна. Баярлалаа. За Дамбай Батлууд сайд хариулъя. Ажлын хэсэг. За инх төвшин гишүүний асуултанд хариулъя. Ер нь энэ хуулиараа төрийн цэргийн болоод хууль сахиулах байгууллагад ашиглагдж байгаа энэ нисдэг тэргүүдтэй холбоотой тэдний одоо аюулгүй нислэг за техникийн үйлчлэгээ гэдэг бусад зүйлийг одоо энэ хуулийн хүрээнд одоо зохицуулж байгаа. За яг үүндээ одоо бас бид нар хувийн хвшилтэй хамтран ажиллахад асуудал бий. Энэ баталгааны салбар өөрөө онцгой салбар учраас зарим нэг зүйл одоо бас хаалттай явдгийг та бол одоо бас ойлгож байгаа гэж бодож байна. Тийм учраас одоо бид бүхэн илүүтэй хувийн хвшилтэй хамтрах гэхээс илүүтэй өөрсдийн хэмжээнд одоо засвар үйлчлэгээтэй холбоотой асуудлуудыг зохион байгуулах ийм боломжууд дээр анхаарч ажиллах ёстой гэж үзэж байгаа. Тэр чиглэлээр ч гэсэн манайд одоо бас мэрэгсэн хүмүүс байгаа. Бас мэрэгсэн хүмүүсийг цааш нь давтан сургах, сургалтанд хамрах боломжууд бас байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй баха. За хоёрдугаарт нь аялал жуулчлалтай холбоотой, аэродромтой холбоотой асуудлууд яригдлаа. За мэдээж нисдэг тэрэгтэй холбоотой асуудлууд бол газар орны нөхцөл байдал харгалзахгүйгээр буудаг. Харьцангуй одоо тийм ашиглах өргөн боломжтой зүйл. Тийм учраас бид бүхэн бол одоо тухайн нислэгийн шин чанараас захиалгаас хамаарсан байдлаар одоо бас буух талбайнуудаа ашиглах урьдчилан бэлтгэж зохион байгуулахын боломжтой байдаг. Манайд ашиглагдж байгаа аэродромтой холбоотой асуудлыг бас хувийн хвшилтэй хамтран ашиглах боломж бол бас хомс яг үүндээ одоо тусгай зориултын аэродромууд байгаа учраас бид бүхэн тэрийг одоо өөрсдийн дотоод зохион байгуулалтанд ашигладаг гэдгийг танд бас хэлхийг хүсэж байна. За манай нислэгийн хувьд бол одоо дараах чиглэлээр ангилж байгаа байлдааны үргийн нислэг, онцгой үргийн нислэг, тусгай үргийн нислэг, захиалгат нислэг, сургууль байлдааны нислэг, шалгалт туршилтын нислэг, сургууль дадлагын нислэг, олон улсын нислэг гэдэг. Тэгэхээр энэ хүрээнд одоо жишээлбэл одоо аялал жуулчлалтай холбоотой өргөн дэлгүүр газар нутагтай учраас нислэг тэргүүдийг ашиглах боломжууд бий. За энэ хүрээнд бол одоо
тухайн одоо аялагч маань мөнгө төгрөгөө төлөөд захиалгад нислэгдэд амрагдах боломжууд байгаа гэдгийг хэлье. За баярлалаа. Манайхан нэмэлт хариулт хэлжүүлнэ. За Баттын Батбаатар гишүүн асуултаас